Өнгөрсөн дугаар дээр бид хязгааргүй хүслийнхээ савыг хэрхэн өдөр та камера буруу чи харуулсан байна шүү дээ. Арай сайн юм шүү дээ. Өнгөрсөн дугаар дээр бид хязгааргүй хүслийнхээ савыг хэрхэн удирдах вэ? Мөн дээрс хэрэгцээ гэж юу гэдэг талаар утсан. Харин өнөөдрийн дугаар дээр болохоор тэрхүү хэрэгцээ хүслийг хангаж байгаа мөнгөний гүндээ хаанаас орж ирээд хаашаа тийм хурд алга болцтой талаар ярилцлаа. Тийм ээ, мөнгө яг л ус шиг нэг талаас ороод нөгөө талаараа урсаад гарчдаг. Ер нь л орлого зарлах гэсэн үг. Намаа Темка гэдэг эмийн дүү бэлгүүн. Ухаалаг мөнгө тогтвортой ирээдүйд суулгахтай тохоо 2 дахь дугаар дээр тавтан байрлал. За тэгвэл шууд нэг асуулт. Та амжилтаа хамгийн анх яаж мөнгө олж ирсэн бэ? Би хүүхд тухтаа тоглосон тоглоомоос уйдаад тэгээ шууд зарчилт өгсөн шүү дээ. Жогон бизнес техник дагааз. Харин чиний хувьд Би анх жоохон байхдаа ай-5-аагаал газрын санаагаар лав ижсэн мөнгө авдаг гэсэн дээ. зүг. За тэгвэл хамтдаа бусад хүмүүстээс асууж үзье. Анхныхаа орлогыг хэрхэн олж байсан бэ? Миний хамгийн анхны орлого 3 дугаар ангидаа бижийн тэмцээнд 1-р байранд ороод мөнгө шагналж авч ирсэн. Тэр би найзуудтайгаа зуг зар тагаадаг ажиллагээд тэгээд нэг 5 цаг ажиллаад өдрийн 30 мянга авчихсан. Хүүхдийн тусланд ажиллаад цалин авчихсан юм байна. Харж байна уу? Орлого гэхээр бид нар заавал ажил хийж одоо цалин авч мөнгөтэй болно гэж бодоод байдаг. Гэхдээ яг үндэ ээж аваасаа авсан мөнгө, ах эгчээсээ авсан халаасны мөнгө, үүгээр зогсохгүйгээр шагнал урамшууллын тэмцээн уралдааны мөнгө хүртэл бүгдээрээ таны орлого гэж тооцогдно. Тийм шүү. Өөрийгөө балчирж байгаа юм гэж бослогоор гар дээр чи ирж байгаа бүхэл мөнгө танд хамгийн анхны бөгөөд хамгийн чухал орлогын нэг юм. Мөн үүнээс гадна бид нар том болчоор одоо ажил хийнэ гэж бодоод байдаг. Гэтэ 21-р зуунд дижитал эр үед бид нар хобби болон сонирхлоороо бүрэн мөнгө олох боломжтой. Орлогын дотор нь 2 ангилна. Идэвхтэй орлого, идэвхгүй орлого гэж. Идэвхтэй орлого гэдэг нь өөрийнхөө цагийг зарцуулж мөнгө олохыг хэлнэ. Жишээ нь бичлэг эвлүүлэх юм уу, цагийн ажил хийх юм уу, аав ээжтэй туслах байж болно. Энэ нь чи ажиллагаа зохицуулж цалин авах байлна гэсэн үг. Харин идэвхгүй орлого гэдэг нь та эхний ээжинд идэвх чармаалт гаргаж тодорхой хэмжээний цаг хугацаа, ур чадвар, хөдөлмөр орсны дараа идэвхгүй байсан ч тогтмол хэмжээний орлого олох хэлбэрийг хэлдэг. Жишээлбэл YouTube дээр контент бүтээх, дижитал арт юм уу, дижитал бүтээгдэхүүн борлуулах гэх мэтчлэн. Тэгэхээр бэлгүнэ. Хоёулаа бас өөрсдөө жишээг бас хэлээ тийм. Тэсгээ. Чи одоо эвлүүлэг хийгээд тодорхой хэмжээний орлого олж байгаа үстэй. Тийм шүү. Би яг анх хоббигоор үедэд ч гэсэн тодорхой хэмжээний туршлагатай болсны дараа хүмүүс намайг өсөж гисэн. Энэ бол миний идэвхтэй орлого. Би цагаа зарцуулж үедэд итлээд хөлсөө авдаг гэсэн үг. Харин миний хувьд гэх юм бол сошиал маркетинг болон алгоритмын талаар судалсаар байгаад одоо хүмүүс болон байгууллагуудад сошиал маркетинг зөвлөгөө өгч контент бүтээж орлого олж байгаа. Бид зүгээр л гар утсаа ухаж цаг үрэх биш, харин утсаараа дамжуулан орлого бүтээж болдог цаг үед амьдарч байна. Гэтэ анхаарах нэг чухал зүйлс бий. Чи идэх мөнгө олсон ч шиний зарлаг буюу үрж байгаа мөнгө чин орлогоосоо даваад явчих бол чи үргэлж хасахтай буюу өртөө үлнэ гэсэн. Орж ирсэн мөнгөөр гаргаж байгаа бүх төлбөр зарлыг зарлаг гэдэг. Тиймээс өөрт орж иж байгаа орлогоо ухаалгаар хуваарлаж зарлагаа хямдах нь хамгийн чухал. За тэгвэл бид яриагаа энэ төр зогсоогоод танд нэг асуултыг үлдээе. Чамд ямар орлого орж иж байгаа вэ? Чамд байгаа ямар ур чадвар ирээдүйд орлого болох боломжтой вэ? Мөн энэ 7 хоногт чи ямар зарлагад ханаж чадах вэ? Энэ асуултын хариултыг дор бүрийн сайн бодож үзээд комментээр хуваалцаарай. Чиний авдаг халаасны мөнгө болон сонирхол чинь чиний ирээдүйн хамгийн том хөрөнгө юм шүү. Дараагийн дугаарт бид олсон орлогосоо хянаж илсэн мөнгөө эд чи дэмэд үржүүлэх. Өөрөөр хэлбэл хадгаламжийн тухай ярилцах болно. Тэр хүртэл баяртай. Өөрийнхөө ирээдүй болон мөнгөнийхөө эзэн байгаарай. Энэ мөнгийг яаж үржүүлэх вэ?